За, сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. From Online Language School-ийн ээлжид хичээлэхэд бэлэн болоод байна. Өмнөх хичээлүүдээр бүгдээрээ хэрхэн paraphrase хийх талаар сурч явсан байна. Харин өнөөдрийн хичээлдэр бүгдээрээ тэр аргуудаа ашиглан хэрхэн эссе бичих талаар хичээл авна. Бас давхар дадлага ажил. Let's go. Энэ эссе маань opinion type төрлийн эссе бөгөөд introduction paragraph дээр бусад бүх эссенийхээ адил асуултаа paraphrase хийсэн өгүүлбэрийг оруулах ёстой байдаг. Эхлээд энийг уншицгаая бүгдээрээ. The best way to solve the world's environmental problem is to increase the price of fuel. To what extent do you agree or disagree with this statement? гэж байна. Энэ өгүүлбэр дээр байгаа to what extent you agree or disagree гэсэн хэсгийг нь paraphrase хийх шаардлагагүй бөгөөд харин энэ асуултанд хариулсан өгүүлбэрийг нь the thesis statement гэнэ. Одоо бүгдээрээ paraphrase хийсэн өгүүлбэрийг харъя. To lessen problems of excessive traffic and pollution, the view that authors ought to aggressively raise the price of petrol and diesel is aided by many. Асуултан дээр түлшний үнийг өсгөх нь байгаль орчны асуудлыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга юм гэж байсан бол бид нар өгүүлбэрээр дэлгэрүүлээд хэтэрхий их болсон машины хөл хөдөлгөөн бохирдол гэж дэлгэрүүлсэн байна. За одоо харин хэрхэн paraphrase систем бүгдээрээ харъя. Зурган дээр харж байгаа environmental problem гэдгийг excessive traffic and pollution гэж paraphrase бүгдээрээ хийсэн байна. Харин increase the price of fuel гэснийг aggressively rise. Fuel буюу түлш гэдгээ петрол болон дизель хэмээн paraphrase хийсэн байна. Одоо болохоор бүгдээрээ хоёр дахь task. People can perform everyday tasks such as shopping and banking, as well as business transaction, without meeting other people face to face. What are the effects of this individual and society as a whole? Гэсэн өгүүлбэр байна. Хүмүүс нүүр нүрээ харалгүйгээр бизнесийн гүйлгээг худалдан авах боломжтой болсон гэсэн өгүүлбэр. Түүний дараагаар асуулт нь болохоор хувь хүнд болон нийгэмд ирэх нөлөө нь юу вэ гэсэн асуулт. Энэ асуулт нь болохоор discussion type төрлийн эссе. Бид нар тод хараар бичигдсэн өгүүлбэрийг нь paraphrase-ийг шаардлагатай. Due to telecommunications, daily tasks and business transactions can be carried out without meeting other people in person. Асуултанд интернет эсвэл харилцаа сүлжээний технологиос болоод нүүр нүрээ харилцах шаардлагагүй харилцаж байна гэж хэлээгүй ч гэсэн ерөнхийдөө ойлгомжтой учраас due to telecommunication гэж дэлгэрүүлэн бичсэн байгааг эндээс харж байна. Paraphrase хийхээс өмнө энэхүү дэлгэрүүлсэн өгүүлбэр бичвэл үүнийг general statement гэдэг байна. Хэрвээ та өндөр оноо зорж байх бол энэхүү дэлгэрүүлэн бичих дадлагыг сайн хийх хэрэгтэй байна. Бүгдээрээ ямар өгнүүдийг хэрхэн paraphrase хийснэ харъя. Everyday гэдгийг daily. Face to face гэдгийг нь in person. Perform гэдгийг carry out хэмээн paraphrase хийсэн байна бүгдээрээ. Одоо болохоор гурав дахь жишээ. Nowadays, people get information through news and papers, but meanwhile are uncertain about the truth of this news. Should we believe the journalist? What qualities should a good journalist or correspondent have? Өнөө үед мэдлэгийг бид нар мэдээ болон сониноос авч байна. Харин мэдлийн үнэн зөв нь тодорхойгүй. Бид нар сэтгүүлчдэд итгэх хэрэгтэй юу? Сэтгүүлчдэд байх ёстой шин чанар юу вэ гэсэн асуулт байна. Even though news and newspapers are an indispensable media tool that keep us connected, accuracy of the report is hard to verify. Шууд анализ харж эхлэв бүгдээ. News-ийг report болгож өөрчлөөд uncertain гэдгийг hard to verify. Truth-ийг accuracy гэж paraphrase хийсэн байна. Okay, example number 4. Өгүүлбэр уншия. Some people think that competitive sports have positive effect on the child's education, while others argue it is not so.
Discuss the advantages and disadvantages on opinion. Жишээг онцмол шууд paraphrase хийснээр харъя. In recent years, due to stiff competition in almost every area, handful of people reckon that competitive sports have beneficial impact on children's learning. Асуултанд сүүлийн үед гэдэг утга байхгүй байсан ч ерөнхийдөө өнөө учраас сүүлийн үед гэсэн үгийг нэмснийг тандаас бас харж болж байгаа. Positive effect гэдгээ beneficial impact болгож өөрчилсөн. Some people гэдгийг handful of people. Think гэдэг үгийг reckon гэж өөрчилсөн байна. Дараагийнх нь should all people live with family or separately with the same aged people. Настай хүмүүс гэр бүлтэйгээ амьдрах ёстой юу? Эсвэл бусад хөгшчүүлтэйгээ амьдрах ёстой юу? Тэгвэл хүмүүс асрамжийн газар л хэлж байгаа шүү дээ. За бүгдээрээ шууд paraphrase хийснээр харцгаая. It is a highly controversial issue whether elderly should live with their loved ones or senior care. За өгүүлбэрийн утга бол алдагдаагүй учраас бүгдээрээ шууд анализ руу орцгоё. Энэ дээр all people гэдгийг elderly, live separately гэдгийг live in senior care, family гэсэн үгийг loved one болгож paraphrase хийж болж байгаа. За одоо өөрсдөө бүгдээ нэг дадлах хийж үзье. Discuss your opinion on how modernism can affect our health. What can government do to overcome such situation? Та энэхүү асуултанд хариулаад комент хэсэгт өөрийнхөө хариуг үлдээгээрэй. Бид дараагийн хичээлдэр та бүгдийн тавьсан комменттэр ажиллаад алдаагийн засаг явах болно. За анхаарал тавьсан явдалд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баярлалаа.